За одоо хичээлийн 2 дугаар бүлэг болох агржигнгийн арга гэсэн сэдв рүү орё. Хөнөөлт организмд тохиромжгүй нөхцөл бүрдүүлэх. Ургамлын өсөлтөнд тохиромжтой нөхцөл бүрдүүлэх нь агржигнгийн аргын үндсэн зарчим юм а. Агржигнгийн аргын үндсэн зарчимд тулгуурлан явагдах хэд хэдэн үйл ажиллагаа буюу арга хэмжээ байдаг. Үүний нэг нь бол хөрс боловсруулалт юм. Хөрс боловсруулалтанд юуны өмнө нэгдүгээр хөрсний үржил шимийг хянах, хоёрдугаар урин шиг чанартай хийх, гуравдугаар намар эрт гүн хаалгаа хийх асуудал ордог. Ялангуяа намар эрт гүн хаалгаа хийх нь хог ургамлын үлдэгдлийг хөрсний гүнд оруулах, хортон шавжийн үйлчлэлтийг хаах зэрэг ач холбогдолтой байдаг. Учир нь ихэнх хортон шавж хөрсөнд өвлждөг. Мөн ихэнх ургамлын үлдэгдэл дээр хөнөөлт өвчин шавж мөн өвлждөг. Энэ бүхнийг намар эрт гүн хаалгаа хийснээр тэдгээрийн тооны өрсөлдөнд бүтээн нөлөөлж эх жил гарч ирэх хөнөөлт шавж болон өвчний тооны нөхцөлд сөргөөр нөлөөлдөг. Агржигнгийн арга ажиллагааны нэг хэсэгт бол сор сонголт бол зайлшгүй орно. Үүнд бол орон нутгийн нөхцөл тохирсон төсвөртэй ургамлын сортыг тариалах нь чухал байдаг. Үүнд бол тариалах хугацаа, ургац, ган, үүтэн төсвөр чадрын харж сортыг сонгох хэрэгтэй. Ялангуяа ургамлын өвчин, хортон шавж төсвөртэй сорт сонгох нь чухал байдаг. Таны сонгосон үр баталгаатай, баталгаажсан, гал үүсэн тодорхой бичлэгээтэй байх ёстой. За тарилт хийхийн өмнө үрийн материалыг цэвэрлэх бол чухал байдаг. Ялангуяа үрийг цэвэрлэснээр өвчтэй, хорцгор, гэмтэлтэй өрөөд мөн хог ургамлын үр ялгагдана. Хог ургамал талбайд бага байх тусам шавжийн хөнөөл харьцангуй бага байх болно. Хэрвээ та сайн чанарын үрийг тариалж чадах юм бол таны үр нэгэн жиг соёолж, өсөлтөнд нэгэн зэрэг явагдаж, гадны хүчин зүйлийг эсвэх чадвар нь хүчтэй байх болно. Ариутгасан үрийг бол шууд тариална. Харин ариутгаагүй үрийг ариутгаж тариалах шаардлагатай. Агржигнгийн арга ажиллагаанд бол тариалт хураалтын хугацааг зөв тохируулж үйл ажиллагааг явуулах бол маш чухал байдаг. Ялангуяа тариалтын үед бол хөнөөлт шавжийн хөгжлийн үе шатны судалгаанд түшиглэж тариалах нь бол тэдгээрт нэрвдэх явдлыг багасгадаг. Ялангуяа соёлтын үеийн хортны гар хугацаанд түшиглэж тариалтыг хийх нь хортон шавжийн хөнөөлийг багасгаж чаддаг. Гэхдээ тариалтын хугацаанд зөвхөн шавжтай холбоотой бас уур амьсгал, газар нутаг, сортын онцлог тулгуурлан өндөр ургац авахд бол чиглэгдэж байдаг. Ургамал хамгааллын арга ажиллагааны дотроос ялангуяа агржигнгийн арга ажиллагаанд ээлжин тариалт сэлгээ хийх бол чухал байр суурьтай. Ээлжин тариалтыг хийхдээ зөв ээлжин тариалт хийх ёстой. Энэ нэг овгийн ургамлыг давтан тариалахаас сэргийлж байна гэсэн үг. Сэлгээ хийгдснээр шавжийн толгойн олшролд нөлөөлж бууруулдаг. Сэлгээ хийгдснээр ургамлын өсөлт хөгжил сайжирт, хортныг эсрүүцэх чадвар нэмэгддэг. Сэлгээ хийгдснээр хөрсний үржил шим хүртэл сайжирдаг. Сэлгээ хийгдснээр нэг овгийн ургамал олон жилийн давтан тариалахаас сэргийлэгдэж олон жилийн үе удамтай шавжид тохиромжгүй нөхцөл бүрдэж байдаг. Иймд фермер хүн эгч байсан, багч байсан ямар талбайтай байсан сэлгээг байнга мөрдөж зөв ээлжин тариалтыг хийж явах ёстой. Таримт ургамлыг хортон шавжаас хамгаалах зорилгоор ижил төрлийн нэг овгийн ургамлыг хамгаалтын зурс үүсгэж дэмжиж тариалах аргыг урх ургамал тариалах арга гэнэ. Жишээлбэл байцааны ургацыг байцааны хэвэн эрүүхээс хамгаалахын тулд байцааны төрөл буюу тоонлон цэцэгт овгийн ургамал болох рапс, шар манжин, тэжээлийн манжинг байцааг хамгаалтын зурс үүсгэж эмжиж тариалж болно. Ингэснээр байцааны хэвэн эрвээхийн хөнөөл түүний товтлогоо байцаа хөнөөхөөс хөнөөлийн хэмжээ нь харьцангуй бага байж бусад урх ургамал дээр ижил тэнцвэр хэмжээгээр бол довтлон харьцангуй хөнөөл нь байцаанд бол бага байдаг. Энэ арга бол нэлээд түгээмэл дэлгэрч байгаа арга учраас фермерүүд энийг судалж урх ургамал хэрэглэн
талбайгаа эмжиж тариалж хамгаалах хэрэгтэй. Агротехникийн арга ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нэг арга бол хог урмал устгах явдал. Хог урмал нь таримд урмалын ургах орчин. Хөрснөөс авах шимтгийллийн бодисыг булаацалдан таримлын үржил хөгжилд муугаар нөлөөлдөг. Ийм учраас хог урмалтай тэмцэх арга хэмжээг дэс дараалан зайлшгүй авах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ арга таримд бүрт өөр байдаг. Ихэнх хортон шавьд таримл урмал ургахаас өмнө бичээр болон хог урмал дээр хооллож байгаа таримл руу шилждэг. Иймд хог урмал хэдэж чинэ устгах чадна, төдөж чинэ хотны тоо толгой буурна. Талбайн соёлжилтын асуудал бол маш чухал асуудалд ордог. Үүнд бол хог урмалыг устгах, утгасан хог урмалыг талбай дээрээс байнга зайлуулж авах, ураалтын дараа урмлын үлдээдлийг устгаж талбайг цэвэрлэх, талбайг зөв хойрлож ашиглах зэрэг талбайн соёлжилтанд их чухал үүрэгтэй. Талбайн соёлжилтууд ахуйн болон сэтгэл зүйн соёлжилтанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлэх юм бол цэвэрхэн сайхан талбайд хүн сэтгэл хангалуун тэнэгэр ажиллаж урам зоригтой ажилладаг. Ийхүү сэтгэл зүйд маш их нөлөөлдөг учраас талбай цэвэрхэн сайхан байх нь ганцхан хог ургамал өвчин үүсгчээс хамгаалж байгаа юм биш. Таны сэтгэл зүйд ч гэсэн сайнаар нөлөөлж та тэнэг сайхан өсөлт эрмэлзэлтэйгээр ажиллах болно. За бордоо хэрэглэснээр ургамлын өсөлт хөгжилт түргсэж хортныг эсэргүүцэх чадвар дээшилдэг. Өөрөөр хэлэх юм бол хүчтэй чадaltaй ургамлыг хортон шавьж төдийлөн гэмтэж хүнэл учруулж чаддаггүй. Гэхдээ бордоо болгон бол ургамал бүрт шаардлагатай юу үгүй юу гэдгийг ургамал бүрт шаардлагатай бордооны нэр төрөл тоо хэмжээ өөр байдаг тул мэргэжлийн хүний зөвлөгөөтэйгээр шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр нарийн тооцоолж хэрэглэх хэрэгтэй болдог. Агротехникийн аргын хэд хэдэн үндсэн шаардлагууд байдаг. Үүн дотроос нэгдүгээрт бол бүртгэл хөдөлтийг талбайн төвхийн дэвтэрт байнга тасралтгүй бичих ёстой. Энэхүү зохистой дадлын бүртгэл баримт бичгийг 3 жилийн хугацаанд хадгалах ёстой. Энэ бол нэн чухал арга хэмжээнд орно. За хоёрдугаар хүчин төгөлдөр эргэцүүн баримт бичгийг мөрдөж ажиллах ёстой. Өөрөөр хэлэх юм бол хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх удирдамж, стандартын заалтууд, жимсэг хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх заавар зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөж ажил чадвал та зохистой дадлыг эзэмшиж ургамал хамгааллын зохис аргыг хэрэгжүүлэх боломж танд бүрдэнэ. Эсний хэлэхэд ургамал хамгааллын зохис аргыг хэрэгжүүлж та чадвал доктортой аж ахуйг бий болгож чадна. За энэхүү слайдн дээр сүүлийн үед хэвлэгдэж гарсан хөдөө аж ахуйн хортон шавьж болон өвчнөд тэмцэх арга ажиллагааны технологийн талаар гарсан зарим нэг ном бүтээлийг орууллаа. Та бүхэн эдгээр бүтээлээ танилцаарай. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.